Сайн байцгаана уу? Өнөөдрийн влогоор та бүхэнд бөөгөн шашин гэж юу вэ? Юуг номлодог? Яагаад өнөө хүртэл оршсоор ирсэн тухай товчхон ярьж өгье. Бөө мөргөлийн шашин бол хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд өргөн дэлгэр тархсан шашны зан үйл бөгөөд бөөгөөр дамжин эрэг сүнсэнд итгэх итгэлээр үндэслэдэг. Бөө болон удах нь агуу хүч чадал болон мэдлэгийг эзэмшсэн тусгай хүн агаад дээд ухааны төлөв буюу транс байдалд орсны дараа тэд нөгөө ертөнцөөр аялан тэнд буй сүнснүүдтэй холбогддог. Энэхүү нөгөө ертөнцөг удирддаг хүчрхэг сүнснүүдтэй харилцаа тогтоох нь бөөгийн зан үйлийн гол шинж ажээ. Жишээлбэл бөө ирээдүйг харах өвчнийг ангаахын тулд ан амьтдын сүнсийг сүнсний ертөнцөөс энэ дэлхий рүү дудан авчирна. Зарим уламжлалт нийгэмд их чухал. Хариуд нь тэдгээр сүнснүүд хүмүүсээс ямар нэгэн өргөл барьц үгийг эсвэл тодорхой дүрм загварчлагыг авахыг хүсдэг. Бөөгнөр дунд нь дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Монголын бөөгөн шашин. Монгол нутагт бөөгөн шашин эхийн эрэгт ёсны үе буюу шинэ чулуун зэвсгийн үед үүссэн гэж судлаачид үздэг. Эхийн эрэгт ёсны үед үүссэн учраас анхандаа зөвхөн эмэгтэй хүн бөө болдог түүнийг удган гэж нэрлэдэг байжээ. Удган гэдэг үг нь от буюу эртний төрөг хэлний гал голомт гэдэг үгнээс гаралтай. Хожим эрэгтэй хүн бөө болдог болсон бөгөөд түүнийг зайран гэдэг болжээ. Бөөгөн шашин ертөнцийг үзэх үзлийн бие даасны хэлбэр бөгөөд мөн юмсыг хоёрдуулан авч үзэхэд түшгэлсэн сургаал юм. Юуны өмнө газар тэнгэр хоёрыг бүхнийг бүтээгч эхлэл гэж үздэг. Ингэхдээ тэнгэр бол идэвхтэй, анхдагч, бүтээлч ир эхлэл харин газар идэвхгүй, хоёрдогч шин чанартай эм эхлэл хэмээдэг байна. Тэнгэрийг мөнх тэнгэр, тэнгэр эцэг хэмээн нэрлэдэг нь ийм учиртай. Монголчууд тэнгэрийн заяагаар төрсөн гэж үзсэн улсаа Хөх Монгол гэж нэрийджээ. Үүнчлэн газрыг газар их, идэвгэн их, хөрст идэвгэн гэх зэрэгээр нэрлэнэ. Бөөгөн шашин Европт 45 мянган жилийн өмнөөс Харсын Мовг аймагт манай эртний өмнөх 10,000 оны тэгтэг үүссэн гэж үздэг. Сэмигийн өвөг дээдсүүд нь бөөгөөсний талаар хатан дэс хилдэг байсан. Манай эртний 98 онд Роми түүх Хеситос Сэмүүдийн талаар анх Феник гэх нэрээр үүссэн байдаг. Манай эртний өмнөх 13 дугаар зуунд Каталогийн шашны дагалдагсад Христийн шашныг анх дэлгэрүүлсэн байдаг. Манай эртний 1720 онд Томас Фавист бөөгийн хингэрэг устгай Христийн шашинд бүрэн оруулсан. 21-р зуунд Сэмичүүд бөөг сэргийх үйл ажиллагаа хэдэн 10 жилийн турш эхлүүлсэн байгаа билээ. Бөөн үе дамжин ирдэг, эсвэл хүмүүсүүд сонгодог. Бөөнд болохоор сонгогдсон хүмүүс хэсэг хугацаанд өвчин зовлон сэтгэлийг шаналыг ингээд биеэр туулж эргээд өөрийгөө өхөж чивсэн гэж мэдэрдэг. Сэмий бие цаан бог баага загас орох ба тэдний зан авирыг юу нь бол дуурайн гаргадаг. Бөөнөр нь ерөн бусдыг харж чаддгүй харж чаддаг мөн цаанг гарыг хүртэл хяндаг байна. Өөр ертөнцөд хүн сүнс амьтад ялгаагүй өхөшгөө мөхийн сүнсүүд байдаг. Энэ ертөнцөд зөвхөн тусгай ихтэй хүн аялдаг. Тогтун олж амаг өржин үед эмчлэх хүчийг бод сүнсүүдээс тослолцоо хүсэн авдаг байна. Бөөгийн шашны гол номлол нь мөнх иргэд дээдлэх байгальтайгаар зохицож амьдрах явдал юм. Уул ус газар шороо бүр сүнстэй гэж үздэг бол байгсаа хайрлан хамгаалахыг чухалчилдаг. Мөн өвөг эцсийн сүнс үрүүдэмдээ нөлөөлж ивэдэг гэж итгэдэг. Бөө хүн нь тэнгэр онгод болон хүмүүсийн хооронд зуушлагч бол засал тахилга хийдэг. Бөөгийн шашинд 3 ертөнц байдаг гэж үздэг. Энэ нь дээд, дунд, доод ертөнц бөгөөд энэ бүгд нь хоорондоо холбоотой оршдог. Бөөгийн шашин байгаль тэнгэрийг шүтдэг гэртний шашин юм. Хөх тэнгэр уул ус гал зэрэг бүх зүйл сүнстэй гэж үздэг. Бөөн тэнгэр хүний ертөнцийг холбох зуушлагч болж засал тахилга хийдэг. Уул аваа дахих байгаль хүндэтгэлтэй хандах яс чухал байр суурьтай бичмэл судраг багтай аман уламжлалаар дамжин ирсэн онцлогтой. Бөөгийн урсгал гэдэг нь Монголын уламжлалт бөө мөргөл, бөөгийн шашинд ордог олон төрөл чиглэл, уламжлал, сүсэг бишрлийн нэгж ойлголт юм. Шууд нэг тодорхой урсгал гэж шашны сургаал шиг байж боловч ихэвчлэн бөөгийн зан үйл шүтлэгийн үйл ажиллагаанд хариалагдах янз бүрийн чиглэл практик нөлөөллийг илэрхийлнэ. Энэ нь зөвхөн нэг сургаал биш, олон талын уламжлалт ойлголт, ёслолын системийг хамаардаг юм.
Бөөгийн үндсэн ойлголт нь Монгол бөөгийн шашин хүн ба байгалийн харилцаанд тулгуурласан шовинистик үзэл юм. Энэ үслээр хүн амьтан мод уул усанд хүртэл сүнс онгод байдаг гэж үздэг. Бөө нь орон нутгийн хэмжээнд онгод өвөг дээдэсийн сүнстэй холбогдож түүнтэй харилцааг дундын хүн гэж үздэг. Урсгалууд буюу төрөл нь язгуур бөөгийн урсгал, шарын бөө гэсэн хоёр урсгалтай. Язгуур бөөгийн урсгалд нь уламжлалт буддын нөлөөгүй эсний монгол шүтлэг онгод өвөг дээдсийн сүсэг тулгуурласан практик. Шарын бөө буддын нөлөө бүхий бөөгийн практик зарим бөөг шарын уламжлалтай холбоотой гэж нэрлэдэг. Бөөгийн зан үйл практик нь бөөгийн зан үйл ёслол дараах зүйлс ордог. Бөөгийн бөөлөх ёслол онгод сүнсэнд хандаж эрүүл мэнд аз жаргал хамгаалах хүсэх зан үйл хингэрэг зохиох бүт бөөгийн хэрэгслүүд онгодтой харилцах зам заах хамгаалах зорилттой гэж үздэг. Шашин ба урсгалын холимог байдал Монголд бөөгийн уламжлал нь түүхэндээ буддын шашинтай холбогдсон урсгалуудтай байсан. Зарим бөөгийн зан үйлийн зарим хэсэг нь буддын ёсоор Бөөгийн шашин байгаль тэнгэрийн шүтдэг гэртний шашин юм. Хөх тэнгэр уул ус гал зэрэг бүх зүйл сүнстэй гэж үздэг. Бөө нь тэнгэр хүний ертөнцийг холбох зуучлагч болж засал тахлал хийдэг. Уул овоо дахих байгальд хүндэтгэлтэй хандах яс чухал байр суурьтай. Бичмэл судар багтай гэж юм бэ? Саахан ардтан 2025 оны судалгаагаар 500 мянга гаруй якут хүн байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Тэгээд 450 мянган орчим нь болохоор якут болон орос хэлээ хольж ярьдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Якутуудыг бас төрөг ухсаанаас гаралтай гэж үздэг боловч одоо тэдний ан агнуур одоо мал өхөр гээд Монголтой маш төстэй тэгээд бас тэнгэр үзэлтэй тэнгэр шүтлэгтэй гэдгээрээ бас Монголтой маш их төстэй байдаг юм байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл нь саахачууд одоо зуны нар буцах үеэр шинэ жилийнхаа баярыг хамгийн том үндэснийхээ баярыг болгож хийдэг юм байна.